багаас гадна бас олон улсын хэмжээний шүүгчээ бэлтгэсэн байгаа. За мэдээж шүүгчийн маань үүрэг Монгол улсдаа мотобоксын шүүгчийг бэлтгэх тэднэрт одоо заавар зөвлөгөө семинар зохион байгуулахын үүрэгтэй ирсэн. Эннийхээ дагуу одоо энэ хүү тэмцээнийг зохион явуулах шүүгчдэд одоо семинар зохион байгуулсан байна. За тэгэхээр зарим спорт сонирхогч сэтгүүлч надаас их олон асууж байна л да. Монгол улсад ингээд мотобоксын халц тулаан болох чинь үгүй чи манайх чинь шүүгч байдаг юм уу гэж. Тэгэхээр манай улс бол олон улсын хэмжээний шүүгчтэй. За олон улсын хэмжээний шүүгч маань өөрийнхөө эрх үүргийн дагуу өөрийнхөө улсын хэмжээний шүүгчдийг мутай болон кикбоксыг шүүх тэр шүүгчийн одоо семинарт сургалтанд одоо хамруулж ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. За тэгээд сэтгүүлчдэд мэдээлэл тарааж гисэн байгаа. Тэр мэдээллийн дагуу асуултуудаа асууж болно. За энэ асуултын дараа би энэ тоглох асуудыг бас тодорхой бас танилцуулах байгаа. За тэгээд би түрүүн танилцуулсан манай холбооны дэд ерөнхийлөгч манай Төмөрч Өдрөх маань 99 оноос хойш энэ холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа. Энэ хүний хувьд бас хэлэх, зөвлөх зүйл мэдээж байгаа бах. Ингээд Төмөрч Өдрөхийнхаа бас авч мэдээлэлтэй танилцъя. Дэш болгоч. Бүгд дэш болгоч. За болохгүй нэг. За. За хүрсэн ирсэн та бүхэнд баярлалаа. За би кикбокс тулааны спортын холбоог анх 1999 онд байгуулагдсанаас эхэлж хамтран ажиллаж, дэмжиж, тусалж ирсэн юм хүн байгаа юм. За их сургуулийн багш хүний хувьд одоо Ахмад хүний хувьд зөвлөж энэ спортын одоо онцлогийг дурдж хэлэхэд одоо бид залуучуудыг хүч чадалтай бай, зоригтой бай, ахвал самбайтай бай, ухаантай байх ёстой гэж бол ярьдаг. За энэ хүү кикбокс тулааны спорт бол чухам хүү залуучуудыг ийм одоо зоригтой, хүч чадалтай, ухаантай, самбайтай байлгадаг спортын нэг төрөл бөгөөд одоо классик юу гэдгийг сонгол илэрхийлнэ гэж одоо би хувьдаа бодож дотроо бахархаж ингэж явдیں۔ Оюун утсан сурагч залуучуудаа бас би энэ талаар судалж ярьж бас бахархаж явдаг ийм учиртай. За холбооны хувьд бол бас өөрийн гэсэн онцлог сонимтой. Одоо байгуулагдаад 10 жил болж байгаа ч гэсэн бас манай залуучуудын дунд бас тодорхой хэмжээний үлгэр дуурайлал одоо хийж бүтээх юмыг бий болгохын загварыг би одоо бий болгосон гэж би хувьдаа бас үздэг. Кикбокс тулааны спортын холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд за ялангуяа би бол хэлж байна манай спортын холбоог дэмждэг байгууллагууд хувь хүмүүс бол олон бий л дээ. Гэхдээ тэр дотроос манай спортын энэ хороог анхнаас нь байгуулж 10 гаруй жил одоо удирдах зохион байгуулж байгаа ерөнхий нарийн бичгийн дарга Алтан бүрийг бас дурдж хэлмээр байна. За манай Алтан бүр бол кикбоксийн дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер ийм залуу байгаа. За энэ тамирчны хажуугаар Алтан бүрэг бол бас залуучууд яаж орчин үеийн энэ боломжийг ашиглаж юмыг бүтээж, юмыг хөөцөлдөж бий болгохын үлгэр дуурайлыг чуханхүү үзүүлж байгаа энэ залуу гэж би бас зүгээр ерөнхий нарийн бичгийн даргын хувьд зохион байгуулагчийн хувьд өдөр ятгчийн хувьд бас би бодож явдаг юм бас та бүгд хандаж хэлэх зүйтэй байхаа гэж би бодож байна. За холбооны хувьд бол Алтан бүрэг ерөнхий нарийн бичиг түрүүн бас тодорхой хэлж ярьсан. За үйл ажиллагааны хувьд бол одоо ярьчлаа. Манай холбоо хэдий 10хан жил болж байгаа ч гэсэн байгуулагдаад одоогоор жилд 60 урлаг одоо дэлхийн орнуудаас хүлээж авч байна. Одоо манай спорт тэмцээнд наадамд оролцооч гэсэн ийм урилгуудыг хүлээж авдаг. За харамсалтай нь бид маш цөөхөн нэгээс хоёр талд оролцож чадаж байна. Бусд нь бол бас янз бүрийн бэрхшээл одоо бэлтгэл санхүүгийн боломжиндээс болоод бид оролцож чадахгүй байна. Гэхдээ бид ямар ч гэсэн Аздан тодорхой хэмжээний байр суурьтай нэр бүхий одоо хүний урилга хүлээж авч анхаарлыг татах цаар хэмжээний ийм холбоо болсон гэж би бас хувьдаа дүгнж бодож явд юм аа. За тэмцээний хувьд бол одоо Алтан бүрэг ерөнхий нарийн бичиг тодруулж ярина биз. Манай одоо ойрын үед зохион байгуулагдах тэмцээний хувьд ярихад одоо энэ 10 сарын 17-нд Мишель Экспо төвд одоо
зарим компаниуд ивент итгэсэн томоохон мута боксын халз тулааныг зохион байгуулна. За энд ивент итгэж байгаа хайц шараар компани, Hera Foods зэрэг одоо компаниудаас талархал илэрхийлж бид та бүгдийн өмнөөс баяр хүргэж өргөхөн зүйтэй байхаа гэж би бас бодож байна. За дараагийн нэг бидний оролцох бэлтгэл хийх ёстой тэмцээн бол одоо энэ 10 сарын 30-нд за Вьетнамын нийслэл Ханой хотод Азийн 3 дугаар наадам болно. Одоо жишээлбэл Indo Games наадам гэж бид яриад шүү дээ, тийм ээ. Танхимын спортын гэж бид ярьдаг байхад танхимын спортын гэж шинэ зөв сайхан орчуулвал та тийм. Энэ болно. За энэ тэмцээн бол нэг онцлогон одоо олимпийн төрөлд багтдаггүй спортын төрлүүдийг багтаад гарan бас юм онцлогтой. Өөрөөр хэлбэл одоо юу гэж хэлэх юм одоо мутай бокс, кикбокс дэмждэг хүний хувьд олимпийн төрөлд орохгүй байгаа тэр цоохоо өгсөн спортын тэмцээнүүд гэж одоо их багтаа хэлэхэд боломжтой. Ямар ч юм цоохоо гэдэг. За энэ тэмцээн бол бас их маш их том тэмцээн. Азийн одоо 40-од орон оролцохоор одоо мэдүүлэг юм өгсөн байна лээ. За манай улсаас мань 44 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгч ингэж бэлтгэж хангаж байгаа. За энэ тэмцээнд оролцох Монголын багийн ахлагчаар одоо Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч зэ Дамдунгаа томилогдсон ажиллаж байгаа. Амжилттай сайн болох байхаа гэж бид бодож бэлтгэлээ хангаж байгаа манай залуучууд. За эцэст нь хэлэхэд ер нь холбооны талаас хийж зүтгэж байгаа ажлууд ийм манай залуучууд тамирчдын хувьд хүчин чармаалт зүтгэлэн гаргаж байгаа ажил бол тодорхой байгаа, илэрхийлж байгаа. Нийт одоо үзэгчид оролцогчид энэ цуглаанд оролцогчид та бүдээс хандаж хүсэхэд одоо энэ залуучуудын маань эхлэл үйлсэл санаачлаг бүтээж бий болгосон энэ шин төрлийн спорт энэ холбоог нь дэмжиж ажиллах талаар санаачлагтай ажил бол одоо бид их баярлах байна л гэж хэлэх байна да. За баярлалаа. За наад мэдээллийг тодорхой сэтгүүлчд үнэлсэн баг. Тэгээ энэ дээр яг энэ мута боксын хаз тулаан гэдэг Height Max 2000 гэсэн нэртэй мута бокс хаз тулаан зохиогч байна. Тэгэхээр энэ мута боксын онцлог бол одоо манад урд өмнө зохиогчсон тэмцээнд юугаар онцлог гэхээр мута боксын Таиландын үндэсний спортын хатуу дүрмээр зохиогдох юм. Кикбокс бол гар хөл орж өрсөлддөг бол Таиландын мута бокс бол гар хөл өвдөг тохоо орж одоо толбдог байна. За дээр нь тэр Таиландын уламжилж ирсэн тэр үндэсний хөгжмийн аянд тэр үндэсний зан үйл ёслолыг хийж одоо өрсөлддөг. Жишээ нь одоо тэмцээний өмнө гэхэд вакро хэмээх тэр ёслолыг одоо хийдэг. За тэр маань одоо энэ тулаачд одоо энэ тулааны өмнө одоо хямар сүлдээ дуудсан тийм ээ байлдааны бурхан тэнгэрийг одоо өөрийнхөө хүч одоо бэрийг даатгсан ийм зан үйл байгаа. Тэгэхээр энэ зан үйлийг одоо энэ манай залуу тамирчид маань одоо яг одоо Таиландаас сурсан мэдсэн зүйлээ үзэгчдэд үзүүлэх ийм сонирхолтой тулаан гэдэг зохиогч байгаа. Тэгээ энэ тулааныг зохиохын тулд ерөөсөө нэг богинохоо хугацаанд шийдвэр гаргачаагүй маа. Анх ерөөсөө 2008 онд Монголын кикбокс тулаан спортын холбоо удирдах зөвлөлөө хуралдаж бүтэц зохион байгуулалт өөрчлөлт хийсэн. Тэрэн дээр хоёр одоо асуудал төвшүүлсэн байна. Нэгдүгээрт уламжилж ирсэн кикбокс болон фул контактын төрлөө амжилттай баттгаж хөгжүүлэх, хоёрдугаарт мута боксыг хөгжүүлэх гэсэн. Тэгэхээр ерөөс үндсэндээ 2008 оноос хойш бүтэн одоо жилийн хугацаанд энэ тэмцээнийг зохион байгуулахаар ажилласан. 2008 оноос хойш Монголын кикбоксing холбооны дэргэдэх Мишель кикбоксing клубын баг тамирчид бүтэн 6 сарын хугацаанд Таиланд улсад бэлтгэл хийсэн байна. За мөн энэ бэлтгэл хийж байгаа хажуугаар мэрэгж Таиланд улс зохиогддог мэрэгжлийн хэд хэдэн тулаанд амжилттай оролцсон. За мөн Таиландын үндэсний шигшээ багтаа хамтарсан бэлтгэл сургалт хийснээр одоо өнөөдөр Мишель кикбоксing клуб мутаа бүтэн багтаа болж чадсан юм а. Тэгээ одоо нэг л одоо хүндрэлтэй асуудал байсан. Энэ одоо мэдсэн сурсан зүйлээ нийт одоо спорт сонирхчдод үзүүлэх, харуулах, таниулахад нэг л одоо асуудал маш хүндрэлтэй байсан. Энэ бол мэдээ тэмцээнийг зохион байгуулах, ивент идэх байгууллага. Тэгэхээр энэ ивент идэхчгүйгээр одоо дэмжих байгууллагагүйгээр энэ одоо